За энэ ч л бол зөвхөн охтуудад зориулсан бичлэг. Гэхдээ чи эрэгтэй хүн байж дараад үзүүлдэг. Whatever. Тэгээд эцэст нь хэлэхэд надад буруу юм хийжсэн, намайг гомдоож исэн бүх хүмүүстээ, намайг муугаар ярьж исэн бүх хүмүүстээ та нар бити гуц гэж хэлмээр байна. Нэг сайн уцгаа. Би ингээд 2 жил умартан хайсан байсан YouTube хуудсан дээр буцаж ирсэн байна. Гэтэ яг нэг амар хүлээлт битгий тавиарай. Яа тэгвэл би алга болчих магадгүй буцаад ихгүй. За whatever. За тэгэхээр миний хамгийн ихний бичлэг бол хөөхөн байх ер нь ямар байдаг вэ? Яна ингэж лсэн чавар хиччлээ. Гэтэ ер нь аль би нэг амар ингээд худлаа өнгөрч мөнгөрөхгүйгүй. Гэтэ наа хөөхөн гэж бодохгүй байгаа хүмүүс ч гэсэн байж болно шүү дээ. За тэгээд хоёрдугаарт бол яг энийг ярьснараа би өөрийгөө өрөвдүүлэх юм ямар нэг юм validation хүнээс хүсгээгүй шүү. За яг хүсчихэж магадгүй. За whatever. Хөөрхөн гэдэг бол айгүй субъектив ойлголт. Гэхдээ буцаагаад яг нэг юм хүн болгоны нийтээр хүлээн зөвшөөрөгддөг дунджаас дээгүүр царайлаг хүмүүс гэж бол байдаг заяа. Энэ нь яг ингээд баталгаатай угаасаа хүмүүс бүгд мэдж байгаа шүү дээ. Тэгээ би өөрийгөө ер нь бол дунджаас дээгүүр калт царайлаг гэж боддог. Тэгээ энийг яг ганцхан миний бодлохоос илүү амьдралын туршлага бас яг юм баталсан тохиолдлууд байгаа. Тэгэд би бол анх төрөхдөө угаасаа хүн тэр мэрэг мэдгүй шүү дээ. Тэгээ ингээд зүгээр л зөндөө олон тамунд донд аав ээжийнхээ хайранд төрсөн. Тэгээд олон тамунд яг анхны хүүхэд болохоор эрхэлж өссөн. Тэгэхээр миний бага нас буюу 1-5 нас хүртэл яг ингээд бүтэн хайрын донд өссөн заяа. За тэгээд 5-10 настай байхдаа ч гэсэн ер нь бол бага гэсэн үг шүү дээ. Тийм амар ухаан ороод би ч үнэхээр хөрх юм байна гэдэг мэдрэмж бол байгаагүй жоох хөвтлөхөр. Гэхдээ яг нэг үзэж байгаа кино маань би ингээд Барбитэй хөлтэй аягүй үздэг 2000-ад оны юм high school гол дүрийн хөөрхөн охин нь яг ингээд баян тэгэл алч малддаг кинонууд яг юм үзээд өссөн болохоор өөрөөгөө ер нь нэг тийм дива гэж боддог байсан үе бол яг гол бодол сууж исэн үе ах гэж боддог. Тэгээд би 1-р ангитаа ингээд хөвчлөлтэй түүх ярьж үгүй заяа. Ангийнхаа 2 эрэгтэй хүүхдээр ингээд цүнхээ бариулж явдаг охин байсан. Тэгээд ангийнхаа охтуудыг болохоор ингээд найзтайгаа муудалцахаараа 2 хувааж авч мавдаг. Ханаасаа ч үтцсэн, ямар ч киногоо үзсэн тий. Гэтэ жоохон байсан болохоор тэр бол амар сүртэй том асуудал байгаагүй. За тэгээд би бага анги ер нь бол ингээд бараг дуусч байна. Гэтэ яг энд нэг жоохон онцгүй байсан юм нь юу байсан бэ гэхээр хүүхдүүд нэг юм шоолдог штэ. Тийм үе яг анхны шоолтууд орж ирчихсэн мха. Яг хэдийн ингээд хөөхөн муухайгийн ойлголт надад тухайн үед арай байгаагүй ч гэсэн яг нэг юм чиний нүд чинь тийм штэ. За яг шударгаар хэлэхэд бол нэг юм солир доллар гэдэг комментууд нь цаашаа юмнууд хүүхдүүд дооглож эхэлсэн. Гэтэ тэр нь олон ч байгаагүй л те 1-2 удаагийн тохиолдол байсан. Тэгээ би тухайн үед бол яг юу гэдгийг мэдэхгүй ч гэсэн надад таалагддаг болохоор аягүй хөөлдөг гэсэн байхгүй юу. За тэгээд арай нэг юм ойлголттой болоод дунд анги 11 нас хүрээд эхэллээ. Тэр үед бол би ингээд бүрэн ангийнхаа хөрх охтууд гэдэг манай найзын фракц дотроо байсан болохоор яг нэг юм бүрэн өөртөө итгэлтэйгээр өсөж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үед бол яг сая хэлсэнчлэн манай найзууд ингээд урлаг спортоо бацдаг, хичээл номоо бацдаг нэг тийм жоохон галзуу дуу барь охтууд байсан. Тэгээд бид чинь жоохон багасаа ингээм хамт байсан болохоор айгүй дотно. Одоо хүртэл найзалдаг манай найзууд нэг сонсч байл уучлаарай. Тэгээд өссөн болохоор ер нь бол энэ багасаа эхлээд дунд анги хүртлээ тийм муухай юм бараг үзээгүй. Дандаа л яг хүмүүс ч гоё байдаг, сайхан байдаг гэдэг яг тийм гоё жаргалтай үед маань явж исэн. Гэхдээ эндээс эхлээд нэг юм жоохон онцгүй юмнууд орж эхэлжсэн юу вэ гэхээр өсвөр нас тэгээд эрэгтэй хүүхдүүд ер нь нэр имгэлгүй бэлгийн ажилтнаа эхэлнэ. Тэгээд тэндээс эхлээд sexualized болох буюу миний хүсээгүй анхаарлууд над дээр ирж эхэлсэн. Холоос чадалдаг байсан хүүтэйгээ анх удаа хотод очиж уулзаад тэгээ би энийг хэлээг юм шүү дээ. Би цахан өссөн шүү за. Тэгэнгүүт нэг хөдөө өссөн болохоор бас нэг юм жижиг хотын хөрх охин гэдэг шиг нэг юм хитрүүлэхтэй амьдрал бас байсан биш магадгүй. За тэгээд 13 дахь найзлуутайгаа ямартай ч ингээд анх очиод уулзсан чинь хүсээгүй үйлдэл над дээр хийгдсэн. Тэр нь надад айгүй хүнд тусч исэн, бүр юм disgusted болж исэн. Би яг тухайн үед бол ингээд шокроод яаж хүлээж авах мэдээгүй. Гэхдээ тэр нь надад айгүй тухгүй онцгүй муухай байлгсан учраас би тэр хүүгээс ол салсан. Гэхдээ
салхад ч гэсэн уг нь жоох хүүхдээ жиж одоо бодохоор аягүй сонин ингээд бараг л хүүхдтэй жирэмсэн болгоч байсан ухааны юм ярьж мэрэ. Гэтэ тэр бол яг юм та нарын бодож шиг тэгэж амар хүндрээгүй шүү. За зүгээр яг ингээд оролдох гэж үтсэн. Тэр надад муухайсан болохоор би зүгээр уйлаад гэрлүүг орсон. Тэгээд энэ бол над дээр үлдэгдсэн анхны бөгөөд яг юм хамгийн заваан муухай санагддаг үйлдэлийн нэг нь. Яг одоо ингээд шударгаар ярихад миний хувьд бол оюутан болтлоо би арих юм хэрэглэхгүй. Оюутан болтлоо би бэлгийн харьцаанд орохгүй гэдэг юм хувийн журамтай байсан байхгүй юу. Тэгээд тэр маань ч гэсэн угаасаа биелсэн. Гэхдээ зөвхөн байсан зүйл нь юу байсан бэ гэхээр тийм хүмүүжлэлтэй ингээд өөрийнхөө яс суртахуунтай ингээд явж хахад ийм би сургуулийн ярианд орсон байхгүй юу. Тухайн үед миний харьцажсэн хүү бас ер нь бол надтай тийм бэлгийн харьцаанд орох гээд байгаа юм шиг үйлдэлүүд гаргаадсан болохоор би нөө юм байхгүй гэд 7 хоног харьцчаад байсан чинь аймаг дээр надтай унтсан гэдэг яриа гаргацсан байсан. Зүгээр л бисээ тоглож сууж байгаа л дэрэгдэх хүүхэдтэй тийм тэгсэн штэ гэдэг яриа гаргацсан байсан байхгүй юу. Тэгээд тэр нь ер нь нэхэн дэлгэрээд тэгээд угаасаа хөдөө газар болохоор бүгд нэг нэгээ таньдаг жижигэн тэгээд хүүхдүүд гэлтгүү багш нар том хүмүүс ер нь бүгдээрээ тэрийг яг ингээд үнэн гэж хүлээж аваад миний 11 12 11-р ангийн амьдрал маш хэцүү болсон. Тэгээ би угаасаа өөрөө үгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн мянга тэрийг би үүсгэлээ гэд хүмүүс бол ярьсан яриа тэгээд өнгөрчдөг юм билээ. Тэгэхээр надад хамгийн тухгүй болгож ирсэн зүйл нь нэгдүгээрт яг энэ эрэгтэй хүмүүсийн намайг sexualize хийж байгаа байдал, хоёрдугаарт хүмүүсийн над дээр ярьсан худлаа ховж яг энэ бол миний 10 жилийн амьдралын хамгийн хүнд хэцүү сэдвүүд байсан. Тэгээ энийг бол би яг ингээд хүсээгүй attention буюу хөөрхөн байж өссөний маань нэг хамгийн дагалдаж ирсэн шийтгэл гэж боддгоо. Тэгэл ер нь бол та хэд мэдж байгаа штэ 10 жил нэг юм явгаа яриа тэр тэрнтэй ингэсэн энэ ингэдэг гэсэн гэдэг яриа бол мэдээж зөндөө байдаг байсан. Тэрний нэг нь би зүгээр тийм охирогч болж таарсан. Тухайн үед бол надад яг юм хмээр юм шиг санагддаг байсан. Яг дөнгөж 16 тай охин тийм үйлдэл бүтэн жил яг ингээд миний талаар тийм юмнууд яригадад эхэлчихээр надад айгүй хүнснэж байгаа байхгүй. Тухайн үед ask гэдэг нэг юм нэрээ нууцлж асуултууд асуудаг аппликейшн амар одойлаа. Тэгээд би тэрнэр ер нь нэлээд сошиал медиа дээр угаасаа идэвхтэй байдаг байсан охин болохоор айгүй юм хэрүүл хараал өдөрт бараг ингээд дор аяж нэгээс хоёр тийм доромжилсан утгатай асуултууд ирдэг байсан. Тэгээд тэрэнд сүултээж бараг тасаад тэгээд ер нь бол нэг жил би ингээд depressed болсон байсан. Яг юм яагаад байгаач угаасаа ойлгохгүй яг яаж мэдрэхээ бас учраа ойлгохгүй угаасаа хэцүү байгаа нь ойлгомжтой. Тэгээ шинэ сургууль байсныг хэлэхүү яг нөгөө миний хуучин найзууд байсан бол намайг ойлгох ч гэсэн шинэ хүмүүс болохоор ер нь бол би хэдийг өмдлөө гэд надад итгэх хэсэг нь бас амар эргэлзээтэй штэ. Тийм үе байсан болохоор нэг жил бол би ингээд нийгмээс хүндэрэгдөөд эцэг эхтэйгэж харилцаа муудаад гэрийнхэнтэй ч юм стресстэй харьцдаг болсон байсан. За. Тэгээ ингээд үхэх гэдэг бодол бол надад байгаагүй. Гэхдээ ингээд би өөрийгөө гэмтээчүүл яах бол гэдэг бодол бол байсан. Тэгээ ингээд гэмтээчих юм бол хүмүүс намайг өрөвдөө тайрлаад ийм яриха болчих болов гэдэг гордлого байсан. Хүүхдийг ер нь тийм юм бодтол нь тэгэж ярьсан гэхээр ер нь бол тухайн үед жоохон гомддог. Угаасаа гомдохоос чарахгүй штэ. Гэтэ тэгээд одоо 4-5 жилийн дараа одоо энэ чинь бараг юм 4-5 6-7 жилийн дараа харахад болол зүгээр л жоохон хүмүүсийн мангар үйлдэл байж тээ гэж боддог ч гэсэн стил энийг бол юм accept хийгээд normal зүйл шүү. Энэ бол энгийн байдаг л асуудал шүү гэж бас хүлээж авахгүй байх хэрэгтэй. Хэрвээ чи одоо энийг үзэж байгаа 10 жилийн охин бол хэрвээ чиний талаар ийм ярианууд яригддаг, хэрвээ чамд ийм хүсээгүй sexual үйлдэлүүд гаргадаг хүмүүс байдаг бол энэ нь болохгүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө хүсэхгүй байна. Энэ бол хүлээн зөвшөөрч яагаад ч болохгүй зүйл гэдгийг юу н ойлгоод хизээж бас чиний буруу биш гэдгийг болохоор энэ дээр тэгээд одоо юу гэмээр ч юм те тэнийг хүмүүсийн тэнгийг угаасаа хэдүүлээ засчихдаггүй. Тийм болохоор өөрсдөө хүлээж авахтаа зүгээр л хайж сурах хэрэгтэй юм болоо. Тухайн үед мэдээж би угаасаа хаяа гэж хайж чадахгүй байсан болохоор чамайг ойлгож чинь. Тэгээд татан найзуудтай энэ талаараа яриад магадгүй болол аав ээжтэй ч гэсэн яриад аль болох цэцлэх талаас нь өөрийнхөө сэтгэл зүйг бас ингээд
эзлээрэй гэж хүсэж байна. Тийм. Тухайд бол би чадаагүй. Тийм 12 дугаар ангида буцаад хуучин сургууль руу очиод миний сэтгэл зүй бол хамаагүй дээрсэн. Гэхдээ still яг нэг юм 14-өөс 16 нас гэдэг чинь амар тогтворгүй байхгүй юу? Тэгээд тухайд би яг юм гадаад төрх талаасаа ч гэсэн өөртөө айгу эргэлзэж эхэлсэн. Жохон бахад хэлсэн шүү дээ. Ингээл бүх юм гоё, бүх юм минийхээр гэл ингээл юуч бодлогоо сайхан амьдарчсэн чинь ахлах ангид ороод 16 7 хүрээд ирсэн чинь яг ингээд ялангуяа сая нөгөө хил амтай холбоотойгоор миний гадаад төрх рүү бас нэлийн дайрлууд орж ирдэг гэсэн байхгүй. Жишээ нь урт амьс өмсөх юм бол бараг л яхан махан гэдэг ч юм уу те. Тэгээд нүрээ будах юм бол бас ингээл хэлтэй янзаар хэлдэг. Тэгээд миний нүдтэй холбоотой комментууд байдаг байсан гэдэг шиг. Ер нь бол яг юм гадаад төрхнөр маань хүмүүсийн шинээр point аваад хийсэн зүйл болгон надад шинэ insecurity болчихсон байхгүй. Тэрнүүхээс би ингээд хин нэгэн чиний тухчин том юм аа гэж хэлэх хүртэл бол би хизээш томдохтой гэдгийг мэдчихэж байгаагүй. Чиний нүд чинь солир гэж хэлтэл би нүдээ хизээж царам муутай байна гэж бодож байгаагүй. Гэхдээ хин нэгэн хилчгэл юм бол яг тэр надаа ингээд амар том асуудал шиг би ингээд хүний өвдөөс ихцээрээ харж чаддгүй. Яг ингээд их цуугаад зураг авах болж чаддгүй болсон юмс байхгүй юу? За гих мэтчлэн ер нь бол юм хөөрхөн байсны маань хатуу хөвтөлн гэх юм ч одоо хайшин ер нь ингээд хэцүү зүйлс болцондоо байсан. Тэгээ энэс шалтгаалаад яг миний ийм хувь хүнтэй холбоотой бас асуудлууд нэлээд байгаа. Нэг гэхдээ би яг adult болсныхоо дараатай илүү холбож ярэ. За тэгээд энэ маань өнгөрсний дараагаас ер нь бол 17-аас 19 наснд би оюутан болсон байсан. Тэгээд цоошин орчин намайг хинж танихгүй гэдэг маань надад бүр яг ийм эмчилгээ шиг тусч байсан. Тэгээд тэр нэг ухаачин өссөн газраасаа холцсон байна намайг гэдгийсэн гэх юм уу. Тэгээд яг энэ үед тухгүй байлгасан болохоор би одоо бага насныхаа хүрээллээс ер нь бүтэн холбоо тасалсан. Одоо хамгийн татмын гэсэн цөөхөн эд эмэгтэй найзуудтайгаа холбоотой байдаг. Гэхдээ дийлэнхтэй нь бол ингээд жоохон миний хэцүү үедтэй холбогдсон хүмүүс болохоор намайг тэр үеэр маань мэддэг болохоор дахиж жоохон ярихыг хүсдэггүй. Тэгээд шалтгаангүй алга болсон гэж боддог хүмүүс байвал уучлаарай. Тийм шалтгаантай шүү. Тийм. Гэхдээ ямар ч тач миний гэсэн миний ойр дотны нандин хүмүүс минь бол мэдээж дэрет мэн багад амар баяртай байдаг. Ягаад би амар юм emotional сэдвэр ер нь ярихыг хүссэн юм бэ? Ямар ч юм бэ гэхгүй. Яг миний нэрээ энэний талаар ярьж байгаа шалтгаан би өчигдөрхөн бас нэг ховонд орсон мэт. Яг ховонд орсон байсан. Би ч одоог нь зүгээр ингээд 24 5 настай хүн ганц би тэгээд ер нь бол ажил гэр гэдгээс өөр надад тийм амар болохгүй бүтгэнрэл ер нь байдаг байхгүй. Дахиад л нөгөө ховж ивэндээ орчихсон байсан болохоор жоохон гомдоод. Тэгээд яг энэ талаар ярих үнэхээр болжээ. Би одоо ингээд өөрийгөө илэрхийлэх болжээ гэж бодсон учраас энэ бичлэгийг бичиж сууж байна. Би яг өнөө постлох хэсэгтээ тийм ихтэй биш байна. Яагаад тэр энэ хитрхи хувийн асуудлууд тийм бас тухтай сэдв бол биш дээ. Тийм болохоор I'm not sure. Гэхдээ за нэг постлсан байвал намайг ингээд зөриг гаргажээ гэж үнлээрээ гэж хүсэж байна. Ямар ч тач 10 жилд бас нэг манай үед байсан одоо магадгүй засарч байгаа нэг зүйл биш магадгүй. Хөвгүүд эрэгтэй найзууд ийм хүүхд октодын биед хамаагүй хүрдэг зүйл айгүй их байсан. Яг ингээд тэр бол бэлгийн дарамт байсан гэдгийг би ингээд бүр 20 үржиж ойлгож байгаа байхгүй юу? Тийм. Хамаагүй хөх базах гэдэг ч юм уу зүйлүүд одоо ч гэсэн мэрсээр энэ тэнд бас байж магадгүй. Тийм болохоор хэрвээ яг тим юмтай таардаг бол гэж хэлж сурах хэрэгтэй. Тэр нь өөрөө аягүй бүдүүлэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Үдж байгаа эрэгтэй хүүхд ах юм бол бас хэрвээ чи тим юм хийжсэн бол өөрөөсөө жоохон ч гэсэн хичээд нүглээ нэмжлэх юм цаашаа энэ. Нүглээ нэмжлэх юм. За тийм байна. Тэгээ ер нь аль гэхдээ сайн сэдвтэй холбогдсон бүх хүмүүсийг би бол дотроо харьцан уучлсан. Зүгээр хүүхэд байсан болохоор тэнэг байж дээ. Би ч алдсан, чи ч алдсан. Та нар яг ингээд хүм болгон угаасаа алддаг гэдэг утгаар нь ч юм уу. Тэгээд миний амьдралд одоо нэг чухал хүмүүс биш болсон болохоор ч юм уу би тавиад явуулсан. Тэр дурсамжийг нь хүмүүсийг нь тийм болохоор ямар нэг гомдол санал байхгүй. Би хин гэдгийг нь бас дурдахгүй. Тэгээд та нар маань сайхан амьдраарай. Одоо болохоор би өөрийнхөө илүү мэдрэмжтэй холбогдох зүйлсийг ярих гэж байна. Мэдрэмжтэй холбогдох гэхээсээ илүү саяхан бол надад ирсэн гадны хүчин зүйлүүд байсан бол одоо буцаагаад дотор хүн рүүгээ илүү ороод би яагаад ингэж мэдэрдэг болсон бэ? Би ер нь миний хувийн зан хандлага ямар үед яаж ашигладаг гэдэг зан төлөв маань ямар байдлаар над дээр
илэрсэн бэ гэдэг дээрээ одоо ингээд яг юм self aware болж байгаа үе маань яг одоо өрнөж байгаа. Тийм болохоор тэрнтэйгээ илүү холбогдуулж ярьцгаая. За дарамт тэр нь болохоор юм дотооддоо өгөх дарамт. Би ингээд багасаа онцордог айлын сайн өгөхөд хүмүүжлтэй юу гэдэг чинь одоо хөөхөн гэдэг шиг байсан болохоор надаа ингээд анхаарлын төвд байгаа тасцсан дарамт маань маш их байсан. Би дандаа мундаг байх хэвээр, би төгс байх хэвээр, би ингээд бүх зүйлээр хамгийн бэст байх хэвээр гэдэг дарамт бол надаа яг юм тархинд суугдсан ойлголт гэдэг шиг одоо хүртэл байх гэдэг. Би юусаа алдах хэрэггүй юм шиг жоохон л алчих юм бол өөрийгөө огт уучлагдаггүй, арчаагүй новш гэл ингээд хэд хоны орших амьдралд ордог шиг ер нь олол байх гэдэг. Тэгэхээр дарамт гэдэг бол амар чухал. Тэгээд би хөвчлэн гадаад төрхтэй холбогдлолтой одоо ярьж байгаа болохоор тэрнтэйгээ уяад ярихад хөөхөн байх гэдэг миний амьдралын төв юм шигээр би одоо жоохон харах гаддаг. Яг бүхэл үед би хөөхөн байхын төлөө амьдраад байгаа ч юм уу те. Яг би одоо ингээд бараг л хөшрөөд жоохон л өвчлээ алдчих юм бол би байхаа болох гээд байгаа юм шиг айц надад байдаг. Хинч надад харгуулчих юм шиг тийм айц байдаг. Энэ бол амар юм шалуу гэж ярьдаг штэ. Тийм бодлохгүй юу. Гэхдээ би энийгээ мэдж байгаа ч гэсэн яг одоохондоо арай засч амжаагүй байна. За хоёрдугаар талаараа би ингээд сая хэлсэнчлэн attention буюу хүмүүсээс ирэх анхааралд хитрхи дундцсан. Тэгээд би сошиал медиа ер нь бол хийдэг маань бас энтэй сошиал медиа хэрэглээ өндөр маань бас энтэй холбоотой болов гэж боддог. Ер нь бол ингээд өдөр тутамдаа би магтуулах хэрэгтэй юм шиг тий. Яг миний хийж байгаа үг үйлдэл болгон ингээд хүмүүсийг импресс хийхин төлөө ажиллаад идэг. Би яг ингээд хүлээн зөвшөөрөгдөх үнэхээр л яг юм хөөрхөн сквал мундаг гэдгээ байнга хилүүлэх хэрэгцээ надад амар өндөр байдаг. Тэгэл ингээл өнөөдөр би миний ингээд гадаад байдал дээр хэнийг магтахгүй сквал өнөөдөр миний стори дээр хэнийг хөөрхөн шүү гэж бичгүй байх юм бол бараг л үгүй ингээд би үнцний алдчихж байгаа юм байна. Би одоо ингээд хинт чирэггүй болж байгаа юм байна гэдэг мэдрэмж надад аягүй их төрдөг. Ягаад тэгэхээр би багасаа тэр анхаарлыг аваад тасцсан байгаа байхгүй юу. Тэгэл яг тэр нь л байхгүй байх юм болчих юм бол би ингээд холоо идээгүй хөвгч шиг надад ингээд хэцүү болоод ирдэг. Тэгээд би ингээд followers багасгахад хүртэл надад тэр маань нөлөөлдөг. Тий, ийм хэмжээний асуудалтай болсон байгаа. Энийгээ би буруу гэдгийг мэдж байгаа магадгүй сэтгэлзүйчээс ч юм уу яг зөвлөгөө авахыг хичээнэ. Тий, одоо яг энэ видео бол би зүгээр ингээд self aware болсон шүү гэдгээ л ярьж байгаа бичлэг шүү. За тэрнүүхээс би зассан хүн гэж яг үнэндээ хэлж чадахгүй. За 3 дугаарт болохоор би ингээд хитрхи бүх ямыг гадаад байдлаар үнэлэх гэдэг. Ягаад тэгэхээр миний хүмүүст харагдсан гол юм нь гадаад байдал байсан болохоор би буцаагаад амьдралыг яг тэрэн дээр нь л илүү тэр өнцгөөс нь л харах гаддаг. Надад хүмүүсийн бие авч явж байгаа байдал, хүмүүсийн хувцлалт, хүмүүсийн царай төрөх хамгийн түрүүнд шууд нүдэнсдэг. Тэгээд би яг тэр нь миний ямар нэг стандартт хүрэхгүй байх юм бол нэг юм жоохон нэ гэж боддог ч юм уу. Эсвэл бол үнэхээр амар гоё хөөрхөн гоё хүн таарах юм бол би ингээл өөрийгөө харьцуулаад өөгээ миний ийм юм болтгүй юм байна. Би яагаад энэ хүнийг үзэж чадахгүй юм болоо гэдэг ийм эргэлзээ, өрсөлдөөн дотор ингээд байнга болж идэг. Энэ маань бас миний амар том асуудал. Тэгээд юм болгоны гадаад төрхөөр нь хэмжин гэдэг маань бол угаасаа бас дахиад шалав штэ тий. Энэ бол надад алдаж ирсэн. За сая хэлсэнчлэн 4-р талуул яг ингээд хитрхи хүсээгүй анхаарал ирсэн гэж байгаа шиг би ингээд хүмүүс намайг sexualize хийгдээд өссөн болохоор тэр нь би энгийн ойлголт шиг надад ингээд байдгал юм штэ гэдэг мэдрэмж шиг болоод би өссөн. Одоо ингээд магадгүй 20-д нас хүрсэн ч гэсэн стил надад тэр юмнууд ирж л байгаа штэ. Одоо ингээд ажиллаар танилцсан хүмүүс гэдэг ч юм уу. Өнөөдөр би зүгээр гудман таарсан хүнээс ч гэсэн намайг ингээд sexualize хийж байгаа үйлдэл гарахад би тэрэнд ингээд шижгийн заван балаар гэдэг реакшн надаас гарах хэрэгтэй байхад за уусаа юм байж л яддаг штэ. Би хөөх юм чарахгүй дээ гэж хүлээж авах гээд байдаг. Энэ маань маш буруу байхгүй. Би уг нь бол энэ дээр ингээд уурлаад эн чинь ямар шижгийн заваа новшвэ чи гэж хэлж чадах юм бол амар зөрөгтэй айгуу зүг болох гээд идэг. Тэгтэл би болохоор ингээл уучлалт өршөөгөөл за гээд хитрхи давраачих гээд идэг. Энэ маань бас амар том асуудал. Тэгэхээр хэрвээ чи одоо яг иймэрхүү юм үрчэн анзаарч байгаа бол надтай хамт ингээд сайжраасай гэж хүсэж байна.
За тэгээд дараагийнх нь болохоор би ингээд жинхэнэ нөхөрлөл гэдэг юмыг мэдрэхэд надад жоохон хэцүү байдаг юм шиг санагддаг. Уг нь бол би ингээд оюутан болсон, шинэ ингээд 2-3 ажилд ажилласан гэдэг ч юм уу маш олон хүнтэй өдөр тутамдаа шинээр танилцж байгаа мөртлөө надад яг юм дотн найз гэдэг хүн үүсгэд аягүй хэцүү болсон юм шиг санагддаг. Яг гоо энэ миний ганцхан зүйл биш байх гэж найдаж байна. Тэгээ яадаг вэ гэхээр эрэгтэй хүмүүс бол намайг яг юм найз болох гэхээсээ илүү анханасаа ямар нэг байдлаар азаа үз гэж ойрчдөг, найз болдог. Тэгээ ингээд хэрвээ би тухайн үед өөрийг нь тоогүй байх юм бол дараа хизээ надад боломж гарах бол гэдгийг жоохон хүлээж байгаа юм шиг яг найз гэж нэрлэхэд хэцүү нөхөрлөлүүд надад байдаг. Тэрийг бол би яг ингээд найз шүү гэж ярьдаг ч гэсэн стил яг миний дотны хайртай найзууд бол маш зөвхөн мэдээж байгаа шүү. За би ингээд гэхдээ цөөхөн 3-4 хүн л яг найз гэд хэлчих болох хэрэгтэй найзтай. Тийм. Эмэгтэй найзуудын хувьд бол яг дотны дөрөв найзаас өөр эмэгтэй найзтай болох маш хэцүү байдаг. Одоо л гэхдээ байгаа цөөхөн хэд бас байгаа. Гэхдээ ингээд эмэгтэй хүмүүсийн хүрээлэлд би шинээр уусч орж чаддгүй юм уу? Намайг ер нь оруулах жоохон дургүй байдаг юм уу? Ер нь ингээд октоудаараа гарахтаа ч гэсэн намайг дууддаг үеуд айгүй их байдаг байсан. Хожим ажил дээр тийм. Тэмэлэн да. За тэгээд одоо ер нь дөхөж шүү дуусгах нэлийн дөхөж байна. Та хэд залхаж байна уу гэхгүй. За. Дараагийнх нь болохоор яг энэ нэг талаасаа үнэн байдаг байж магадгүй. Гэхдээ надад нэг Лерли Блонд гэдэг шиг нэг юм ойлголт байх гэдэг байхгүй юу? Хүмүүсийн дунд нэг юм хөөрхөн бол хоосон толгойтой гэж хүлээж авдаг. Энэ угаасаа гадаад төрхийн ингэж анхаардаг юм чинь яг юм эрдэм мэдлэг боловсралгүй тэнэгэл гар байгаа гэдэг ойлголт байх гэдэг. Гэхдээ яг үндэ би ингээд гадаад төрхөндөө анхаардаг шигээ зэрэгцүүлээд академик мэдлэгтэй бие авч явах байдалтаас амар фокустэй болохоор надад энэ жоохон хэцүү байдаг. Тэгээ хинийг намайг зүгээр л дөнгөж гаднаас харангуудаа за энэ юу чадах вэ гэж бас харьцах тохиолдлууд нэлээд байдаг. Тийм болохоор би яг нэг юм өөрийгөө батлах үлсгэлэн гэдэг шиг юм нэлээд их байх гэдэг. Би ингээд мундаг шүү, би их юм чаддаг шүү, би ингээд хангалттай өөрийгөө авч явах би даасан эмэгтэй хүн болмоор байна гэдэг хүсэл надад бас аюу их байдаг. Тэгээ энэ мэн бас яг юм хүмүүсээс ч надаас ч асуудалтай байдаг нэг зүйл гэж би боддог. Хөрхөн байна уу, муухай байна уу гэдэг хэмжүүр уг нь байдаггүй бол гоёж гэсэн байхгүй байх бараг боломжгүй зүйл болохоор би яг энэ дээр яг юу гэж хэлхээ үнэхээр мэдэхгүй байна. Хүн байвал амьдрал амархан болтгоо yes. Гэхдээ хэцүү болох үеуд бас байдаг. Би энийг яг юм өөрийнхөө мэдэрч үзсэн мэдрэмж талаас нь л ярьлаа. Тэгээд за чи хөрхөн биштэй юм штэй гэдээ орж ирвэл ирнэ л үстэй whatever. Гэхдээ яг юм hate comment авах жоохон хэцүү байх гад байдаг үеуд байдаг ч гэсэн би ер нь сурнаа тийм ээ. Яг одоо сая хэлээд байгаа ингээд self aware болсон зүйлүүд маань байгаа штэ. Би ер нь юм маань болдоггүй юм байна да гэдэг зүйлүүдийг би одоо л танаад явж байгаа учраас цаашдаа нэг 30 хүртлээ ядаж зас сайжруулах нэг юм уучраа олох зам руу орох гэж найдаж байна. Тийм. Өлийн үед сурах гэж хичээж байгаа зүйлс маань гэх юм бол миний үнцийн миний гадаад төрхтэй шууд уялдах шаардлагагүй юм байна гэдгийг би өөртөө ч хүмүүст ч ер нь батлах хүсэлтэй байгаа. Хоёрт нь бусад эмэгтэйчүүд бол угаасаа компетишн биш. Би эрэгтэй хүний анхаарлын төлөө, эрэгтэй хүн таалагдахын төлөө бол хизээж байхгүй. Гэхдээ ер нь хүнд таалагдахын төлөө байх гад байдаг хандлага засахыг хичээнэ. Би ер нь нийгэмд ингээд хүлээн зөвшөөрөгдөхгүй тэднээс дандаа анхаарал авах гад магтуулах гад байдаг хэрэгцээ багасгахыг хичээнэ. Тэгээд бусад хүмүүсийг бас бусад зүйлсийг бас дан ганц гадна үзмжээр нь дүгнэхгүй байхыг хичээнэ. За ер нь ийм л энэ да. Тэгээд би яагаад энэ талаар ер нь ярьсан бэ гэх юм бол надтай адилхан мэдэрдэг хүмүүс байж магадгүй тэгвэл ч ганцаараа биш шүү гэж ойлгохыг хүсэн. Надтай адилхан зүйлсийг туулаад явж байгаа охтууд маань байж магадгүй. Тийм бол зүгээр ер нь зугаал ажлын нараас харахад зүгээрээсээ шүү гэдэг шиг ер нь аль тийм амар том асуудал биш хүн болгонд тохиолдож магадгүй зүйл учраас энийг хэдүүлээ дотооддоо ядаж цэцлэх хэрэгтэй хэдүүлээ магадгүй одоохондоо яг хүмүүс нийгмийг өөрчилж чадахгүй юм чинь дотооддоо хандл хийх арга барилаа цэцлэх гэж үзэх хэрэгтэй. Тэгээд
хэрвээ чи надтай адилхан анхаарал халамж ингээд анхаарал халамж хин жишээ анхаарал магтаал ихээр хүсэж байдаг бол энэ чинь яг чиний буруу биш шүү. Ер нь бол хэдүүлээ хувь хүн болж төлөвшөж байгаа маань бас эргэн тойрны өссөн орчинтой хамааралтай байдаг шүү гэдгийг ярихыг хүслээ. Тэгээд өөртөө итгэлтэй өөртөө итгэл ёо энийг би үнэхээр ярихгүй болохгүй заяа. Энэ маань бол яг сая ярьсан сэдвүүдийг нэг бацж байгаа гол өгүүлбэрхгүй юу? Би ингээд амар өөртөө итгэлтэй. Ер нь бол би ингээд гадаад төрхнөөс мэ надад голдог зүйл бараг байхгүй. Гэхдээ insecurity-нууд мэдээж байгаа л та. Гэхдээ би ингээд царайгаа голдоггүй, бие голдоггүй, би авч явж байгаа байдлаа голдоггүй. Гэхдээ яг ингээд энийг хамгаалах саяхан хэлдэг шиг яг ийм бусдаар үнэлүүлэх хэрэгцээ өндөр байгаад байдаг маань. Яг ийм өөртөө итгэхгүй байгаад байна гэсэн үг шүү дээ. Яг үнийг хэлэхэд. Тэгэхээр би яг ингээд өөртөө итгэлээр масклсан insecurity маань айгүй их байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг л ер нь засгал юм байна да гэж бодож байгаа. Би яг жинхнээсээ 100% өөртөө итгэлтэй. Бусд хүмүүсийн комент надад хамаагүй болтол тийм гоё хүн болмоор байгаа. Гэхдээ энэ баг боломжгүй байх. Гэхдээ би энэ лүгээ тэмүүлэн хийж хүсэж байгаа. Тэгээд энэ хэрвээ яг чиний мэдрэмжүүдтэй уялдсан бол магадгүй энэ дээр нэмж хэлэх та нарын комментууд байх юм бол ижил төстэй experience байх юм бол хуваалцаасаа гэж хүсэж байна. За тэгэхээр ер нь бол надтай хамт байсанд баярлалаа. Миний мэдрэмжийг сонсч өгсөнд баярлалаа. Тэгээд би цаашдаа 5-10 20 жил ямартайч энэ зүйлүүд дээр ажиллаад явна. Тэгээд надтай адилхан мэдрэмжтэй, надтай адилхан зүйлсийг мэдэрчээсэн бүх охтуудтай бүгдд нь ингээд амар чанга тврээд бүгдийг үнсяа кис энэ үнсяа амар юм наран заяа inspired болчлоо. Угаасаа гэхдээ наран заяада хайртай шүү гэхгүй. Би ер нь аль kiss гэж ажиг бичлэгнүүд аягүй их тусгадаг. Тэгэхээр YouTube-д гэсэн kiss гэж тусгая. Bye bye.